байцгаана уу? Та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Уран зураг нэвтрүүлэх маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол хөх сахалт ба үлгэрийн номны зургууд гэсэн сэдвээр ярилцсан. За студид маань урлаг судлаач Амина, хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таны аялыг бид урлагийн Эстер Mongolia болон урлагийн түүхийн арт медиасын зохион байгуулж байгаа Co Arts Space маань ивэнтдээ ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV мөн Одмондор радио 107 83.3 гэсэн хост төлгөнөөр та бүхэндээ хүрч байна. За Аминада өнөөдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд. За урнаатайгаа мөн дахин уран зураг нэвтрүүлэгтээ орж байгаадаа тун баяртай байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг дээр бол хэрвээ дэвтэр үзгээ барьсан үзэгч сонсогч байгаа бол тэрийг цаашаа тавьж болно. Хэдүүлэл зүгээр л хүүхэд насаа дурсах маягтай илүү тийм тайван тий өнөөдөр нэг амар сүртэй гүн гүнзгий би урлаг тайлбарлаад байх гэхээсээ илүү та бүхний сэтгэл дотор юу байдаг вэ? Ямар дурсамжууд байдаг вэ гэдгийг сэргээсэн тиймэрхүү ярилцлага болох хаа гэж бодож байна. За тэгэхээр би урнаадаа чи магадгүй сонсцсон байх гэхдээ яг сонсоогүй ч хүмүүс байдаг. Би нэг үлгэр ярьж өгье. За. Тийм. За ингээд эртээ урдын цагт за бодвол өрнийн аль нэгэн эзэнт гүрэн дундад зууны үе л баг. За тэгээ тэр үед нэг юм нэг гүнтэн амьдардаг байж л тий. Тэр гүнтэн болохоор маш сайн удам судартай. Тэгээд ойр хавийнхаа хот улсад үзэгдэж харагдаагүй маш гоё үзэсгэлэнтэй цайз цамхгуудтай баян гэж чихтэйхэн алт мөнгөн авдар алт мөнгөн идэл хэрэглэл за тэгээд маш тийм тансаг даавуугаар хийсэн олон гэл уран зурган хевс мэвсийг ингээл өөрийнхөө цайз дотроо үлгчихсэн. Тэгээд ер нь бол тийм их л гоё баян тансаг их л сайхан удам судартай тийм гүнтэн юм байна л да. Гэтэ харамсалтай тэр гүнтэн болохоор нэг юм цэнхэр сахалтай. Хөх сахалтай. Тэгээ тэр хөх сахлаас нь болоод эргэн тойрныхын хүмүүс нь бүгдээрээ айдаг. Тэгээд ер нь тэр хөх сахалтай юм болохоор тэрнтэй гэрлэхийг хүссэн эмэгтэй ер нь ховор олддог байж л тэ. Тэгтээ хөх сахалт эргэн тойрныхаа уул усныхын нутгуудаараа өөр хотуудаар ингээд явж агаад ямар ч байсан их нэртэй болоод л идэг байж. Гэтэл их нэртэй болох тоолонд нь зуурдаар ч юм уу ямар нэгэн шалтгаанаар нь эхнэрүүд нь насараад идэг байж л тэ. Тэгээд нийтдээ 6 эхнэрийн ард гарчээ. За тэгээд хөх сахалт маань нэг удаа яг хөрш зэрэгэлдээ амьдардаг нэгэн айлд очиод аль нэг охиноо миний эхнэр болгооч гэж гуйчилтэй. Тэгэхэд эгчдүү хоёр амьдардаг байсан. Тэнгүүд тэр эгчдүү хоёр болохоор эхлээд ихэд уйлж гонглж гинэлтэй. Яанаа өстө нэрээ энэ хөх сахалтын эхнэр болоод нэгдүгээр эхнэрүүд нь зурдаар өнгөрөөд идэг. Хоёрдугаар талахаараа гэд хөх сахалтай учраас их царай муутай санагтаад их айгаад идэг гэж гинэлтэй. Тэгэнгүүт нь хөх сахалт хэлжэл тээ. За та хоёр мань айгаад байгаа бол би та хоёрыг ойрынхаа хамгийн сайн найзтай, хамгийн сайн оо гэр бүлийнхаа гишүүдтэй, ойрхон гэр бүлийнхаа гишүүдтэй над зочлооч гэж урьж ийн гээд. Тэгээд ээжийг нь нэгчдүү хоёр охиныг сайн найзуудтай бүтэн 7 хоногийн туршид гэртээ урьжээ. Тэгэл тэр бүтэн 7 хоногийн туршид тэд нар ан хийж загас барьж бүжиглэж ерөөсөө л бүр дундад зууны үед хийж болох юу л байсан бүхэл шууд 100 цэнгэлийг хамсжээ. Тэгээд тэгэнгүүт бага охин дүү нь болохоор энэ 7 хоногийн туршид ер нь хөх сахалт гэдэг чинь хөхөл сахалтай болохоос ш нэг тийм амар хүн биш байсан биштэй гэж ойлгоод тэгээд айгүй их дасаад тэгээд за ээжээ би ер нь хөх сахалттай гэрлэхэд бэлэн байна гэд тэгээд хөх сахалттай гэрлэж гинэ. За ингээд тэр хоёр маань дөнгөж гэрлсэн аз жаргалтай хосуудын хайр дурлалын амьдралаар бүтэн сарын туршид их сайхан амьдарч гин л дээ. Тэгээ бүтэн сарын туршид сайхан амьдраад хөх сахалт хэлж гин. За одоо би нэг маш чухал хэрэгээр хажуу талын хот руу явах хэрэгтэй байна. Би чамд түлхүүр өгье. Тэгээд энэ түлхүүрээр чи энэ том цайзынхаа бүх газрыг ингээд юу яаж үзэж болно. Бүх өрөөнд орж болно. Харин энэ түлхүүрээр бол алтан эрдэнсийн агуулгыг онгойлгоно. Энэ түлхүүрээр болохоор одоо үнэт торох даавны агуулгыг онгойлгоно. Харин энэ нэг жижигхэн түлхүүр байгааз энэ жижигхэн түлхүүр болохоор тэр нэг пингийн доотлын жижигхэн өрөөнийх энд чамд үзэж сонирхолтой юм юу ч байхгүй энийг битгий онгойлгоорой. Хэрвээ онгойлгох юм бол
дахин хизээж харамсаад баршгүй аимшигын үйл явдал болох болно шүү гэж хэлээд яваад өгчжээ. За тэгэл нөгөө нэг гэртээ ганцаараа үлдсэн бүсгүй чинь алтан мөнгөн агуулгыг онгойлгоод л янз бүрийн гоё даавуутай агуулгыг онгойлгоод л шин хувцснууд өмсөж үзээд л алтан мөнгөнд хөлбөрөөд л тэгээд хөлбөрч ингээл байснаа хэсэг хугацааны дараа тэр олон эд баялгаас жоохон уйдж гинэ. Тэгээд ингэж санаанд нь энэ нэг жижигхэн төлхөөр ямар учиртай юм бэ? Тэр пин дотор юу байгаа болоод намайг онгойлгож үзэж болохгүй гэж хэлсэн юм болоо гэд. Тэгээд л за би зүгээр ганцхан шагаачих юм. Нэг их ороод үзэхгүй гэхэд зүгээр л ганцхан шагаачих гэд. Тэгээд жижигхэн төлхөөрээр жижигхэн пингийн хаалгыг онгойлгоод үзтэл алга болсон гэдсэн 6 их нарийнх нь цогцсон байжээ. Тэгээд нөгөө их нар чинь аимшигтай айгаад айдас хүчтэй автангуудаа шууд тэр хаалгаа ингээд тас хаагаад буцаад түгчээд сандарч зүрхэн сандчаад өрөөлгөөгүйгээд орж л тээ. Тэгээд нөгөө жижигхэн төлхөөрөө харсан чинь жижигхэн төлхөөр дээр нь яалтчгүй нэг юм цусны толб болчихсон. Тэгээд тэрийг эхлээд торгон алчуураар арчаад арчигддгүү, дааван алчуураар арчаад арчигддгүү, нэлээд цуцаан барцгаар алчуураар арчаад арчигддгүү. Тэгэл цусны толбыг арчиж алга болол за алга болчлоо гэж харангууд нөгөө тал дээр нөгөө төлхөөрнийх нь нөгөө талд цусныхаа толб гарцсан байгаад ч л тээ. Тэгэл айгаад лээж тэгсэн чинь тэр оройн хөхс ахалт маань эргээд буцаад ирчээ. Би хажуу хот руу явах шаардлагагүй болчлоо. Тэнцээ байсан миний бүх ажил сайхан бүтчихлээ гэд. За миний хөрх ихнэр алт мөнгөнд хөлбөрөд сайхан байсан уу? Төлхөөрөө буцаагаад өгдөө гэд. Йоо тэгсэн чинь тэгээд төлхөөрнүүдийг нь буцаагаад өгчлээ. Тэгээ хөхс ахалт. Ихнэр минь чи яагаад надад жижигхэн хаалганы төлхөөрийг өгсөнгөө? Би дээр орхичихсан юм шиг байна. Хэсэг хугацааны дараа аваад ирэх үү гэж. Яг одоо авчир. Тэгээд нөгөө ихнэр нь гүгээд аргагүй ихэнд нөгөө жижигхэн төлхөөрийг авчирч л тээ. Энэ жижигхэн төлхөөрөн дээр яагаад цусны толб байна гэдээ хөхс ахалт асуусан чинь. Би тэрийг ястай мэдэхгүй байна. Яасан юм бол та муухай болсон юм бах та гэдэг. Ямар гоё үлгэрээ. За. Айгадах юм байна. За тэгээд яасан юм бол тэгээд тэгсэн чинь ихнэр нь мэдгүй гэж болцаар болсон боловч хөхс ахалт үзэж харах ёсгүй юм аа. Нэгэнтээ үзэж харсан бол үзэж харсан тэр хүүхнүүдийнхаа дунд орхоос өөр аргагүй байна да гэд. Тэгээд ихнэрээ одоо өөрийнх нь аимшигт нууцыг илрүүлсэн ихнэрийг бусад ордны 6 ихнэрийн адилаар цааш нь харуулахар шийдчихлээ. Тэгээд л ихнэрийнхэн өснөөс нь зулгаагаад л шалаар дөрөн чирж өгч гин. Би бүр амар гоё ингээд амар сайн хүн байх гэж бодсон шүү дээ. Тэгээд ихнэр нь тэгсэн чинь за би нэгэнтээ ингээд өгөх нь гэдгийг ойлгочлоо. Би буруу зүйл хийсэн гэдгээ ч ойлгочлоо. Нэвтрэх ёсгүй нууцад нэвтэрснээ ч ойлгочлоо. Харин чи минь надад бурханд залбирах хугацаа өгөөч тэхүү би ингээд жоохон бурхандаа залбирчиж үхэлдээ бэлтгэе гэд. Зааж би чамд ганцхан акшинг өгье гэд. Тэгээд 1 минут хэртэй хугацаа өгье гэд. Тэгээд тэр хооронд нөгөө бүсгүй чинь гүүгээд өөрийнхөө ордон дотор байсан нөгөө ихчигээ дуудаж хэлгээл гэнэ л те. Анна ихчээ өнөөдөр бидний ах нар маань 7 сайхан ах маань манай ордонд хурж ирнэ гэсэн хөхс ахалт намайг алах гээд байгааг өндөр дээд цамхаг дээр гараад цамхагийн тагтнаас 7 ах маань ирж гинүү хараад 7 ах маань ирж байгаа бол тэдэрт намайг алах гэж байна гэдгийг нь хэлээд өгөөч гэд. Тэгээ ямар ч гэсэн тослонж гуйж амжичаад хөхс ахалт ч гэсэн байраад гүйцэд хүрээд ирчихлээ. За би чамд бурханд залбирах цаг өглөө. Одоо би чамайг алнаа гэдэл дахиад л үстэд. Тэгээд л нэг сөгдөөд л ихнэр нь хөлийг нь тэрч гуйгаад л гуйж инэшөө ганцхан минутыг надад өгөөч, ганцхан акшинг өгөөч. Би ингээд энэ эргэн тойронд амьдрал ямар сайхан байсныг нэг ганцхан жуудаа болоо хараатах гэдэл. Тэгээд гуйгаад лээж ямар нэгэн шалтгаан хийлээл 1 минут нэг акшнаар хойшлуулад лээж тэгэрх хоорондоо асуугаад лээж л тээ. Ана ихч минь ах нар маань ирж гинүү гэлтгсэн чинь
Наа чинь юу харагдаж байна гэж асуунгууд наа их чинь алтан сайхан нар харагдаж байна, ногоон сайхан мод харагдаж байна, харин ах нар харагдахгүй байна гэтэл. Тэгээд дахиад асуунгууд алтан сайхан нар харагдаж байна, үнэхээр сайхан өвс ногоо харагдаж байна, харин ах нар маань харагдахгүй байна гэд. Гэхдээ тэгээ одоо ирж гин үгэл тэгэнгүүт алтан сайхан нар харагдаж байна, өвс ногоо харагдаж байна. Гэхдээ их аимшигтай салхи хуй шуурга харагдаж байна гэд. Наадах чинь л миний ах нар байгаа ах та гэд. Тэгээд нэрээ үнэхээр эцсийн бүлэгтээ 7 сайхан ах нар нь хөлөгдөө төрж ирээд их чаанаа ч гэсэн дохио зангаа өгөөд тэгээд хутга аль хэдийн далайгад барьсан байсан хөх сахалт дээр 7 сайхан ах нар нь хүчрхэг ах нар нь орж ирээд долуулаа нийлж агаад хөх сахалтыг дүүгийг алах гэжсэнд ихэд уурлан хилэгнэж алаад ингэж дүүгийнхэн амийг аварч энэ үлгэр дуусч байгаамаа. За. Сте сонсоогүй сонио үлгэр байна штэ. Сонсоогүй тий. Сте сонсчихаагүй юм байна. Би юм гоё гинти эргэлт хүлээгээд хөх сахалт сайн хүн болох юм болоо эсвэл нэг тийм гоё юм хүлээжсэн чи бүр тэр чигээр яваад өгдөг шүү. Бодсноос өөрөө ирсэн нь бас гоё байлаа. Тэр энэ бүр ингээд тэр чихтэй тий одоо бидний яриад байгаа юм хортой харилцаа ч юм уу тий гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу тий эсвэл ямар нэгэн тийм ер нь харилцааны аимшигтэй зүйлсийн талаар ингээ харуулдаг байхгүй. Тэгэд энэ л болохоор миний нөгөө багтаа гэр бүлийнхэн маань эмээ нар маань ярьж өгдөг байсан үлгэрүүд энийг байхгүй юу? Хаанах үлгэр вэ? За тэгэхээр энэ үлгэр маань болохоор өнөөдрийн бидний ярилцах ер нь Шарл Перо, Ахтү Грим мөн тэдгэрийн зураач нарын талаар илүү ярилцсан л та. Гэхдээ ер нь өрний яг Европын домог зүй ам бэлэг дээр үндэслсэн тийм үлгэрүүд байгаа. Тэгэхээр ер нь анзаарч ирсэн нь одоо Монгол артын үлгэр ч гэсэн адилхан шүү дээ. Хүчирхийллийн хэсгүүд ч юм уу таймгүй. Тийм аимшигтай хэсгүүд ер нь л алчихсан шүү дээ ерөөсөө. Тэг эхнэрээ алжээ, тэрийгээ алжээ гэж морийг алжээ гэж гардаг тийм. Тэгээд ингээд бид нар ингээд гайхаж байгаа шүү дээ. Энэ яагаад жоохон хүүхдүүдэд зориулсан юм бэ гэж ингэдэг ингээд тийм. Гэтэл яг тэр альва одоо үлгэр ам бэлэг тэр бүх зүйл маань анх үүсэхтэй болохоор жоохон хүүхдэд зориулж үүсээгүй зүйл юм байна л да. Гэтэ яагаад ингэж байгаа вэ гэхээр ялангуяа өрний соёл иргэншлийн хувьд болохоор жоохон хүүхэд гэдэг ойлголт ер нь тусдаа байгаагүй байхгүй юу? Хэрвээ бид нар дундад зууны үеийн зургуудыг харах юм бол одоо Иесус Христос гэгэн эх Мария гэдэг ч байгаа шүү дээ. Тэгвэл одоо гэгэн эх Мария, Иесус Христос гингүүд яг нэг юм өвөр дээрээ том эрэгтэй хүн суулгацсан юм шиг зураг мөргөд байгаад идэг байхгүй юу? Тэгээ тэр нь юу гэж байгаа вэ гэхээр за нэгдүгээрт мэдээж яг бурхан өөрөө төрөхтөө төгсөл төрсэн байгаа тий. Гэхдээ нөгөө бодлын дундад зууны үед загалмайтны аян данд чинь үе болон жоохон хүүхдүүд явж исэн байгаа. Дайнд шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ жоохон хүүхэд бол нэг тийм тусдаа оршихуй юм аа. Энэ юм арай өөр ертөнд сэтгэлгээтэй юм аа. Өөр юмыг ойлгож хүлээж авах боломжтой юм аа гэдэг тийм ойлголт бол ер нь нэлээд сүүлд за Джон Лок ч юм уу, Жан-Жак Руссо ч юм уу энэ соён гэгэрлийн болон ингээд өөр тийм философийн нөлөөллийн дагуу том хүн, жоохон хүүхэд гэж салгах болсон нь саяхан бараг л ер нь 17, 18 дугаар зууны үзэгдэл болж байгаа юм. Өстой гоё мэдээлэл шүү. Бас нэрэж бас тийм байна бодоод байх нь. Тийм баг. Тэгэн болохоор за энэ ам бэлэг тэгвэл энэ үлгэр гэдэг чинь яах гэж үссэн домог гэдэг чинь за домог нэг тусдаа үлгэр бас тусдаа тэр хоёр ижлэгэнч тал би өөрч тал би тий. Гэтэ үлгэрийн хувьд болохоор илүүтэйгээр нөгөө архетип гэж нэг ойлголт байгаа юм. Архетип гэдэг тэгэхээр архи буюу тийм хамгийн анхдагч дүр анхдагч тий ер нь юм анхдагчл гэдэг зүйлийг хэлэх гэдэг юм л да. Тэр нь юу вэ гэхээр хүн төрлөختөн яг ямар соёлд хамрагдаж байгаагаас ямар дэлхийн түүх туулж байгаагаас үл хамааран хүнийг хүн болгож байгаа ерөнхий ойлголтууд байдаг шүү дээ тий. Тэгээд тийгүү тэр ерөнхий ойлголтыг дүржүүлсэн дүр дүрслэлүүд хүний оюун санаанд байдаг. Тэр энэ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд болохоор Карл Густав Юнг илүүтэйгээр нөгөө бидний коллектив далд ухамсар гэдэг нэг ойлголтоор тайлбарласан байна. Коллектив далд ухамсар буюу далд ухамсар болгонд одоо хүн болгонд
өөрийн гэсэн одоо нөгөө нэг бүр төр талд тухамсарт нь нэг тийм дүр төрслүүд байгаа байхгүй. Одоо яагаад чинь бид нар тэнгэр эцэг газар их энтер гэж хэлдэг юм те. Эсвэл яагаад бид нар ингээл Афродита, Афина гэдэг ч юм уу юм бурхтын домог ингээл яриад байгаа мөртлөө жишээ нь бурхтын домог дээр байнга ярьдаг шүү дээ. Ира гэдэг нэг хартай эхнэр байдаг шүү дээ. Гэсэн мөртлөө тэр хартай эхнэр нь болохоор гэр бүл одоо эмэгтэйчүүдийг ивент итгэж байдаг ч юм уу тий. Тэгвэл эн чинь энгийн арт түмэн донд байдаг л зүйл шүү дээ тий. Угаасаа хүүхдээ хараад тий гэр бүлээ ингээд авч явж байгаа эмэгтэй хүн тий хартай байх нь бол одоо энгийн үзэгдэл байдаг шүү дээ. Энэ мэтчлээ ингээд ер нь яг тухайн цаг үеэсээ шалтгааллахгүй байнгын хүнд ингээд өөрт нь юм байдаг. Гэтэ зөвхөн нэг хүнд биш маш олон хүний хамтын туршлагаар ингээд бүтэж байгаа тийм дүр төрслүүдийг бид нар оюун санаандах дүр төрслүүдийг архетип гэдэг. Тэгэхээр тэр архетип гэдэг зүйл нь болохоор үлгэрт маш ихээр дүрслэгдэж орж ирж тэр нь эргээд хүн ертөнцийг танин мэдэх. Тэр хүүхэд гэдэг чинь нэг хүн төрсөн ба шүү дээ. Тэгээд эргүүлээ тэр хүн хин ямар хүмүүс дунд би байгаа юм бэ? Ямар ертөнцид байгаа юм бэ гэдгийг ертөнцийн одоо үннийг таньж мэдэх анхных нь алхам болдог болохоор хүчирхийллийг ч гэсэн нуухгүйгээр үзүүлж харуулдаг байсан юм байна л да. За ингээд анхныхаа гэнэ. Би дандаа анхны бол гिचээд хамтран ажиллагч нараа. За тэгээ хоёлаа аль нь эхлэх вэ? Танаас эхэлж дээ. За тэгээ. За та бүхэндээ нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгээд таны аяллыг бид дурлал Эстер Монголиагээ туршлагатай мундаг хамт олон манай од мөндрийнхэнтэй бас олон аяллыг хийжсэн. За энэ удаад бол 7 шөнө 8 өдрийн одоо энэ зууны хамгийн сүүлийн од мөндртэй аялах боломжийг бас та бүхэндээ олгож байгаа юм. Тэгэхээр 6 дугаар сарын 25-ны өдөр бид бүхэн одоо зүүн өмнөд Азийн, Вьетнамын болон Камбожийн газар нутгуудаар аялна. Бидний очих одоо газар болгон бол одоо ЮНЕСКОд бүртгэгдсэн маш өвөрмөц онцлогтой юм газрууд байгаа. Тэгэхээр манай захирал одоо бурхтын домгийн зулаа гэдэг. Тэгээ Заяа хоёр маань хамт явна. За энэ хоёр маань бол үнэхээр супер тайлбарыг хийдэг. Хамт явсан хүмүүс нь бол тэ энэ хоёрыг үнэхээр сэтгэл хангалуун буцт юм бэлээ. Би нөгөө зулагч зүг явсан шүү дээ Египт руу. Үнэхээр гоё тайлбарладаг. Тийм. За ямар газраар орох вэ гэхээр 5 газар маань тавуулаа нөгөө дэлхийн өвд бүртгэгдсэн ЮНЕСКОд бүртгэгдсэн одоо заавал очих хэрэгтэй гэх юм уу те зүүн өмнөд Азийн тэр зүг рүү байгаа хамгийн юм сонирхолтой үзүүштэй эрдэм мэдлэг аавштай тийм газрууд байгаа. Миний хувьд бас нөгөө байгалийн онцлог, хоол ундны аялал, хүмүүстэй танилцах те тэр одоо зав маваар аялдаг тэр сонин хаачин энэ үзэх нь бол бас их сонирхолтой байгаа. Тэгэхээр Вьетнамын нөгөө Холон Бэй гэдэг газар дээр очих юм байна. За Анкор Ват гэдэг байгаа Камбожийн одоо бас хүн болгоны л оцсон хүмүүс бол хүлээлтээс нь давдаг одоо маш юм дэлхийн хамгийн том сүм хийдийн зохицолтор байсан Камбожийн үндэсний бид тэмдэг нь бас энэ туг дээр нь дүрслэгдсэн байдаг энэ төргээд маш олон өрмөс талуудын дуртай тавил барахгүй бас яг YouTube-ээр үзэх юм бол зүгээр уулга алтмаар юм байлээ. Тэгээд энэ Камбожийн бас Кохкер гэдэг байгаа. Тэгэхээр 2023 онд бас ЮНЕСКОд бүртгэгдсэн юм байна. За Анкарын өмнөх үеийн бүр сүм хийдийн зохицолтор бүхий археологийн дурсгалт газар. Энд бол одоо маш олон дэлхийн одоо нууцуудыг сонин сайхныг бол бид хүн мэдэх боломжтой. Бас Вьетнамын Нимбийн дээр очино. Энэ бол Вьетнамын бас хамгийн анхны нийслэл хот байсан гэдгээрээ их сонирхолтой. Тэгээд нөгөө уул агуу гол мөрөн хосолсон үзэсгэлэнт газрын талаар бол баг ер нь ойлгомжтой байх. За тэгээ хөтлөлттэй юм аялал болохын од мөндөр клубын туршлагатай гишүүтэй та бүхэн аялна. Тансаг 5 тухтай юм зохион байгуулалтаа гэдгийг бас нэмж хэлье. Үнэн нь 5,790,000 төгрөг гэж байгаа. Тэгээ та бүхэн маань Эстер Монголиа гэдэг фэйсбүүк дээр бас дагаад аваарай. Мөн 72 тэгдэг, 92 тэгдэг гэсэн утсаар холбогдоод аяллаа тухай илүү төлөвлөрөнгөө мэдээллийг юм сонирхож байна. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Эстерийнхандаа шинжлэх ухааны танин мэдээ бас дэмжиж хамтран ажиллаж байдаг. Старт маш их баярлалаа. Их сайхан аяллуудыг хэд удаа хэдэл ингэ зохион байгуулад од өндрийнхантай бас нэг шинжлэх ухааны танин мэдхүүн аялал гэдгээр их онцлогтой болдог шүү. Тэ. За саяны хөгс ахалтын үлгэрийг маань хамгийн одоо яг заримдаа надаас ийм асуулт асуудгийн хүмүүс ингэ таны хамгийн дуртай уран бүтээлч юу вэ гэхээр урлаг судлаач хүн чинь ер нь альва шинжлэх ухааны хүн ихвчлэн нөгөө объектив байхыг сонгодог буюу ямар нэгэн өөрийнхөө хувийн дуртай дургүйгээс хамааралгүйгээр альва нэг бүтээлд дүгнэлт шинжилгээ өгөхийг хүсдэг байхгүй юу тий нөгөө би дуртай дургүй хамаагүй тэр нь сайн л сайн муу бол муу гэдгийг нь хэлэх тэнгүүд надад нөгөө нэг ганцхан одоо би бүр ингэ
хинч энэ хүнийг муу гэж хэлсэн байсан ч гэсэн дэлхийн ертөнцийн бүгдээрээ муу гэж хэлсэн байсан ч гэсэн би хайртай хэвээрээ байх нэг зураач байдгийг. Тэр нь болохоор Гюстав Доре гэдэг зураач юм. Тэгэхээр энэ Гюстав Доре гэдэг зураач болохоор одоо энэ 17 8 19 дугаар зуунд чинь яг тэр ардын домог үлгэрийг европчууд маань системчилж эхэлж байгаа юм. Системчлэн гэдэг нь яг ардын домог үлгэрийн хувилбаруудаасаа мундаг зохиолч нар маань яг нөгөө хамгийн гоёор хүмүүстэй хүүхдүүдтэй за яг хоо тий хүүхдүүдтэй хүргэх маягаар ингээд системчилж байгаа. Тэр тунд болохоор францчуудаас одоо Шарл Перо францчуудаас Шарл Перо тий ах トゥ Грим гэл мөн бас Ганс Христиан Андерсен ингээл Герман Швейцар энэ төр гэл бүгдээрээ ингээд яг ардын үлгэрүүдийгээ гэхдээ нөгөө илүү чинь Ганс Христиан Андерсены хувьд бол тий илүү тийм хүнлэг болгож байгаа байхгүй юу? Ганс Христиан Андерсены үлгэр дээр зүгээр нэг жижигхэн юм ургамал ч юм уу тий нэг юм нарс хүртэл ингээд яг жинхэнэ хүн шиг амьтай хүнчилж тэр нэг хүмүүнлэг үзлийг суулгах гэдэг ч юм уу. Энэ хөх сайхалтыг болохоор ах トゥ Гримүүд ч бичсэн байдаг, Шарл Пероч бичсэн байдаг. Тэгтээ сая бол хэдүүлээ Шарл Перогийнх нь хувилбараар илүү тэрнтэй төхөх хувилбараар сонслоо. Тэгвэл Шарл Перогийн үлгэрүүдийг Гюстав Доре гэдэг энэ Франц зураач маань зураасан зургийн аргаар зурсан байдаг байхгүй. За тэгээ ер нь Гюстав Дорег бол ингээд харах юм бол энэ бол бүр нөгөө зураасан зургийг бүр яаж ингэж зурж болдгийм бэ гэд нөгөө гэж амлалт гэхэр тийм ахва бүр зурааж тэгээ 1832-оос 1883 оны хооронд амьдарч исэн хэрэг 19-р зууны 2-р хагас тий. Тэгээд 4 наснда л бүр амар гайхалтай зураг зураад эхэлсэн байхгүй юу? Зураг зураад эхэлсэн. Тэгснээ 11 наснасаа болохоор одоо тэр бар зураг гэдэг юм чи оролдоод бар зураг гэдэг чи ер нь бол альва нэг юм хатуу хавтан дээр зүүгээр сийлэх энэ төр гэдэг янз янзын арга байдаг байхгүй юу? Тэгэхээр нэлээд бас тийм ноцолддог, хүч шаарддаг. Гэхдээ нэг гэн алдаа гаргачих юм бол тэр чинь нөгөө эргүүлээ боломжгүй хэрэглэгдэх боломжгүй болчдөг. Тэгээд гэтэл тэр төмөрч байна уу, модч байна уу тэр хавтан чинь өөрөө амар үнэтэй байгаа тий. Тэгэхээр өөр нь айгүй тийм нарийн юм ажил шаарддаг тийм төрөл юм л та ер нь бар зураг гэдэг нь. Тэгэнгүүтээ Гюстав Доре болохоор 4 наснаас л ингээл амар юу яаж байгаа л зураг зураал. Тэгээд тэгэнгүүтээ 10 наснда гэхэд аль хэдийн нөгөө алдарт Дантегийн Тэнгэрлэг туйлс гэж байдаг шүү дээ. Тэнгэрлэг туйлс гэдэг тэр том зохиолын зургуудыг зураад эхэлсэн байхгүй. Тэгээ нөгөө эцэг их нь ойлгож байна да энэ ер нь юу биш байна тий. Энгийн хүүхэд биш байна гэд. Тэгтээ бас нэг амар шууд хүүгээ бас зураач болох гэдсэн тийм юм байхгүй. Ер нь л тэгээд тухайн үед ч гэсэн бас нөгөө хүүхдийнхээ авьяасыг дэмжихгүй эцэгнэр байсан юм шиг байна. Гэтэ нэг яг үгүй Доре бол 15 наснда ээжтэйгээ хамт Парис хот руу нүүчихэж байгаа. Тэгээ Парис хот руу нүүнгөдөө Шарлеман гэд тийм лицей сургуульд орчиж байгаа юм л та. Тэгээд ер нь бол Доред нэг амар одоо тэгэл бүр амьдралын бүр нэг юм хурц юм түүхүүд бол байхгүй. За чин онцорлагтай, сайн сурлагтай. Тэг онц сайн сургаал ингээл байж байдаг. Тэгтээ их хвчлэн л ер нь л харангууд л зургаал зурж идэг. Тэгээд ерөөсөл зураг зурж жагаад сүүл рүүгээ нөгөө Парисын тэр Petit Journal Pourrier гэдэг нэг тийм сэтгүүл өгдөг гэсэн. Тинчээ ороод өөрийнхөө нөгөө нэг ингээд зургуудыг танилцуулж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд 16 наснд нь уже урлаг судлаач нар бичээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь за окей 15 16 19-р зуунд бол энэ бол нэг аль хэдийн өөрийнхөө мэргэжлийн гараа марааг эхэлцдэг байсан нас л та тий. Гэхдээ энэ хооронд Гюстав Доре мэргэжлийн яг тийм багштай болоогүй. Мэргэжлийн төрөлх урлагийн сургуульд сураагүй. Тэгсэн хэрнээ энэ нарийн дээр зураасан зургийн урлаг гэдгийг чи эзэмшээд хүнд гайхагтаад тэгээ бүр ингээд боломжгүй академик юм байхгүй юм тий. Яаж? Харин боломжгүй санагдчих байгаа. Тэгсэн чинь нэг гоё багш байгаа юм. Луврын музей. Ерөөсөө л нөгөө нэг харангуйтал зураг зураад байдаг гэсэн гэж байгаа шүү дээ. Тэгэл Парист очсноос хойш л нөгөө нэг Луврын музейгээс салахгүй
Тэгэл өөр юм өсөд очиол нөгөө хуучин хуучин маструуд чинь хуулбарлал тэгсээр юм байгаад ингэж зурдаг болсон байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж амар бол байгаагүй. Одоо яг мэрэгжлийн ер нь мэрэгжлийн боловсрол сургууль гэдэг чинь хүний явах ингээд цэгийг айгүй гоё товчилж системчилж өгч байгаа зүйл байхгүй юу тий. Тэгэнгүүт мань хүнд болохоор ерөөсөө тийм боломж байгаагүй л байна л та тий. Тэгээд эцэг ихаач өдөөс их зөрөөд их тэгж заавал мэрэгчлийн сургуульд очиж чадахгүй. Тэгтээ ямар ч байсан чөлөөт бүх цагаал тэгж музей дотор өнгөрүүлдэг байсан байгаа юм л та. Тий. Нэг хэний хэлээ хэлсэх гоё гэдэг чинь нэг Луврын музей дотор миний аль хэдийн нас орсон сайн найзууд байгаа гэдэг. Тэгэхээр нэрэл яг тэгжээс баг. Тэнгүүдээ энэ доройгийн хувьд бол яг юу байсан баа. Өдрийг ингээ 3 хуваачдаг. Одоо дараа нь л бүр том болоод хүмүүс авиасыг нь хүлээн зөвшөөрөөд өөрөө яг зурагийнхаа мэрэгчлэр ажиллахаар болоод тийм. Тэнгүүд өглөө зураасан зураг, өдөр уран зураг, оройн дахиад зураасан зураг гэж байгаа юм. Ерөөсөө л энэ хүнд нэг тийм маш тийм том зарчим тий. Хизээч өөрийгөө ингэж сул тавьдаггүй. Одоо ямар нэгэн тийм онгод хүлээгээд суудаггүй. Тэгээ яадаг ч байсан өглөө зураасан зураг, өдөр уран зураг, орой зураасан зураг гэхэд тэгэж нөгөө нэг байнгын өөрийгөө ингэж дадлахтай, ажилтай тэгэж ингэж байлгадаг ийм гайхалтай зураач байна л та. Тэгээд ер нь дөрөгийн нэг бүтээлийг яг ямар шүү зураач вэ гэдгийнх нь одоо тэр масштабыг нь хэдүүлээ ойлгохын тулд нэг 2 зургийг нь харж үзье. За тэгэхээр энэ хүний 2 зургийг нь авч үзье. Эхнийх нь болохоор Яков тэнгэр элчтэй тулдаж буйна гэд одоо энэ хуучин гэрэн дээр гардаг 5 ном Питекний тийм хуучин гэрэн дээр гардаг үйл явдал байхгүй. Тэгээ яг эхлээд харах юм бол нэгэн уулын одоо орой дээр тий цаана нь бол айгүй тайван байгальтай. Тэгээ наан нь болохоор нэгэн энгийн малчин гэж хэлж болмоор залуу одоо тариачин ч юм уу тийм маш энгийн хувцастай залуу бүхэлд нь тэнгэр элчтэй тулалдж байгаа. Тэнгэр элч бол хүчээрээ давамгай байгаа нь тодорхой тий. Тэгээд зүүн талын малчин залуу маань байдаг хүчээрээ ингэж тэмцэж байхад энэ тэнгэр элч болохоор зүгээр л ингэж айгүй тийм хөрхөн энгийн нэр ингэж зүгээр ингэ барьсан байгаа. Ах нь нэг дүүнэр байгаа ингэ. Тэгээд шиг тэгээд ингэж энэний нэг утга нь болохоор яг тэр Библи дээр гардаг утга нь болохоор Яков гэдэг хүн маань тэнгэр элчийн дүр туйлсан бурхантай тэмцэлцсэн байна. Гэхдээ энэ тэмцэл нь ямар тэмцэл байсан бэ гэхээр та надад өөрийнхөө одоо намайг ивээгч бурхан ивэхгүйгээд та надад өөрийнхөө ивэлийг хайрл гэж. Энэ бол нөгөө хүн итгэл шүтлэгтэйгээ үлдэхийн тулд насан туршдаа ямар их тэмцлийг хийдэг тухай харуулж байгаа зураг байхгүй юу. Тэгээд энэ нөгөө бурхантай тэмцэж байгаа нь бурханыг үүсгэж тэмцэж байгаа тэмцэл биш. Харин итгэл шүтлэгтэйгээ үлдэхийн тулд хүн ямар их зовлонг туулдаг. Тэгээд тэр нь тэгж бурхантай тэмцэж байгаа юм шиг тэнгэр элчийн одоо өмнө хүчин мөхсдөж байгаа юм шиг энэ мэдрэмжийг авдаг. Тэгэхээр энэ дээр болохоор яг тийм нэг юм их одоо масштабны буюу юмын гүнзгий юмыг ингэж маш гоё ингэж харуулж байгаа. За 7 дугаар зургийг харах юм бол мөн нөгөө Дантегийн Деважин гэдэг хэсгийн бурхны синти гэдэг зураг байна. За энэ бурхны синти гэдэг зурган дээр бол нөгөө түрүүний дээр Яков Тэнгэрлэгчтэй тэмцэжсэн гэдгээс бүр илүү гүнзгий те энэ зураасан зураг гэдэг чинь ерөөсө гэрэл сүтрийн маш том тоглолт байхгүй. Харагдж байгаа биз те? Харагдаж байна. Нөгөө Одиссе киноны юм уу эсвэл нэг юм ер нь нөгөө дээр үеийн номнууд юм зураасан зургаар байсан юм байна те. Ингээд танил зураг байгаа байхгүй юу? Зураасан зураг гэдэг бол те. Тий. Тэгээ тэгсэн ирнэ ингээд маш нарийн чимхлүүр. Тий их чимхлүүр энэ. Тэгээд тэгвэл энд нөгөө нэг тэр одоо бурхны синти ч юм уу одоо тэнгэрийн орон энэ төр чинь бидний нөгөө хүмүүний оюун ухаан ойлгохгүй айгүй агуу том зүйлс байгаа шүү дээ. Тэгвэл энэ агуу том зүйлсийн тэр масштабны тэр том байдлыг ингэж зүгээр нэг зураасаар үзүүлнэ гэдэг бол гэт
ямар актер юу эснийг нь харж байгаа хүн байсныг нь бол энэ хоёр зургаас бол харж байгаах. За тэгээ Гюстав Дорегийн Шарл Пирогийн үлгэрүүдэд зурсан маш олон зургийн нэг байдаг нь болохоор бас улаан малгайт. Тэгээ энэ улаан малгайт болохоор яг тэр архетип гэж яриад байгаагийнхаа хувьд бол илүү амьдрал үзээгүй амьдралтай дөнгөж танилцаж яваа гинэн охины дүр байдаг байхгүй тий. А тэнгууд энэ чонын дүрд болохоор амьдрал өөрөө гэхдээ амьдралаас гадна одоо тэр амьдралын бидний одоо зам дээр бидний ягаан нүдний шилийг хагалдаг тийм одоо ирчүүд байж болохоор байхгүй тий. Гэтэл улаан малгайт ч юм жоохон хөвчүүд өрслөгдөд байгаа боловч яг үлгэрээ сайн унших юм бол аль хэдийн одоо бэлгийн бочлолт нь явагдцсан. Аль хэдийн өөрөө амьдралыг ингэж нөгөө амьдрал ямар гоё юм бэ гэж харж байгаа тий. Тэгээ нөгөө сонирхож байгаа шүү дээ. Нөгөө чонтой яриад байгаа байхгүй тий. Өөрөө ягаад тэгэхээр тэр чон бол ингээд хичнээн дээрлэхүү мэрлэхүү байлаа ч гэсэн тэр нь эргүүлээд улаан малгайт тал нэг тийм эр зоригтой юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэр тийм гинэн охины төр тий. За тэгээд иймэрхүү юм үлгэрүүдийн номын зургуудыг бол Гюстав Доре маань бол хамгийн гайхалтайгаар дүрсэлж хийжсэн байна. Яа, улаан малгайт шал өөр үлгэрээр төсөөлчлөө шүү те. Энэ зураг нь ямар гоё юм бэ яа. Би яг энэ зураачиг бол нэг хүн төрлөختний тамийн төсөөллийг тэрчгээр нь одоо өөрчлөөд одоо та тамыг юу гэж бодож байна те. Энд чи одоо манай энэ өнөөдрийн Гюстав Дорегийн зураг шүү дээ гэдэг иймэрхүү нэг мэдээлэлтэй байсан юм. Тэгсэн чинь одоо яг энэ улаан малгайт энтрийг харахад бас их өөр байна шүү бас те. Харин тийм яг үзээд л ямар тийм баг байхад манайд нөгөө ном нь үйдэг байсан. Тэгээд яг тэр мэдээж сүүл үед нөгөө редакторлогдох тусмал хүүхдийн талаар ойлголт гарч ирэх тусмал илүү нөгөө нэг зөөлөж эхэлсэн л дээ үлгэрүүдийг тий илүү зөөлөж юм харуулж болохгүй юм яаж болохгүй гэд. Гэхдээ Гюстав Дорегийн энэ зургууд донд яг би одоо авчираагүй ч гэсэн жишээ нь тэр нөгөө нэг мальчикс балчик тухайхан эрхийн чиний хүүгийн үлгэр мүлгэр тэр нөгөө хүүхэд иддэг мангас зангас ингээл яг хутгаа ингээл хүүхэд рүү ингээл толгож болгосон байдаг гэсэн. Тэгэл жоохон бах тийм юм үзэл. Гэтэ энэ нь ууг нь бол жоохноос нь амьдрал тийм ч нөгөө одоо ягаан хайрцаг доторх зүйл биш шүү. Ягаан нүдний шилтэй байж болохгүй шүү гэдгийг хамгийн сайн сургах арга юм шиг амьдрал дээр чон байдаг те. Хүүхэд иддэг мангас байдаг гэд ер нь бол тэр хүүхдийг бодит ертөнцийн рүү оруулж байгаа айгуу гоё үүд байгаа байхгүй юу? Хуурахгүйгээр тий. Тийм, хуурахгүйгээр. Гэхдээ нөгөө ёстой л сайныг санах юм бол бүх зүйлийг ингэж юу яаж болно тий. Одоо нөгөө зөв явах юм бол үлгэр аз жаргалтай төгснө гэдэг тийм бас мораль утга байгаа тий. За ингэж дараагийн хамтран ажиллагчаа зарлчаад. За тийм. За манай урлагийн түүхийн арт медиастын зохион байгуулж байгаа нь Co-Art Space гэдэг байгаа тийм. Би одоо бас Аминагийн маань зохион байгуулдаг үйл ажиллагаа байгаа. Тэгээд одоо нөгөө үйл ажиллагааны дараах рил энтрийг хараад бүр ямар гоё болт юм бэ? Өө ч ямар хүмүүс оролцсон юм бэ те. Тэгээд тэр ямар олон нөө жижиг хэрэгэл деталуудыг Аминаг ямар мундаг эмэгтэй вэ гэж бас тэндээс харж байлаа. Баярлалаа. Тэгэхээр Co-Art Space буюу Corporate Art Gallery одоо нэг Солонгос элчингийн хажууд талд Corporate Convention Center-ийн 6 давхурт аавын маань урлан байдгийг. Тэгээд аавын урлан болгонд энэ үзэсгэлэн гаргадаг маш гоё тийм одоо урлагийн ертөнц төвлөрч болохоор тийм хэсэг байгаа. Тэгээд энэ хэсгийг бол яг өөрөө гардаж ажиллуулж эхлүүлсэн. Тэр 2-7 хоногт нэг удаа арт медиацийн арга хэмжээг зохион байгуулдаг байхгүй юу? Энэ удаагийн сэдв нь болохоор Da Vinci Code ба Mona Lisa. Тэгээд арт медиац гэдэг нь юу вэ гэхээр одоо ингээд урлаг судлаачаас бэлэн тайлбар сонсчоор энэ зураг ийм утгатай юм байна гэд хүн тархиныхаа одоо тэр төгжжийг шууд хаачдаг. Гэтэл медиацд оролцсноороо яах вэ гэхээр таны анхны сэтгэл ямар вэ энэ бүтээлээс та энэ бүтээлийг яг өөрөө мэдрэхийн тулд яг ямар түлхүүрүүдтэй байх уу гэд ер нь бол илүүтэйгээр мэдээж урлагийн түүхийн лекц нь байгаа. Леонардо да Винчигийн амьдралын талаар, Мона Лиза зургийн талаар, бусад уран бүтээлүүдийн талаар ярина. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр яг одоо медиацанд ирсэн хүнд бие дааж уран зураг үзэх тэр аргачлалыг нь зааж өгдөг. Тийм арга хэмжээ юм байна. Тэгэхээр энэ хагас сайн өдөр
Corporate Convention Center-т 5 цагаас энэ арга хэмжээ маань болох юм. Тэгээд илүү мэдээллийг авахыг хүсэх юм бол миний Facebook руу Амина арталтаа 2 атаа шүү манайха Машбат гэд байгаа. Тэгээд энэчнээс мэдээлэл аваарэ гэж хүсье. Тэгээд тун утгагүй Co-Art Space дээр маань бас том гоё үзэсгэлэнгүүд гарах гэж байгаа. Цаг тухайд нь дуулгаад явнаа. Маш их баярлалаа. За маш их баярлалаа. За стенэр өрний өстэй амар хүнд юмнуудыг ингээд ярьлаа. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг хаашаа орж үргэлжлэх вэ гэхээр бид нар бүгд тэрэ сайн мэдэх байхаа. Леонид Владимирский гэдэг нэг зураач байдаг. Зөвлөлтийн юм. Тэгэд алтан төлхөөр ба Буратиногийн адал явдал. Тэгээд энэ Леонид Владимирский болохоор бүр үнэхээр юм цуцсашгүй өөдрөг үзэлтэй хүн байсан байгаа байхгүй юу? Бүр ингээд үнэхээр өөдрөг үзэлтэй. Тэгэд юу гэж өөрөө боддог байсан бэ гэхээр хэрвээ ингээд чи хайрлаж байгаа бол дурлаж байгаа бол чи тэр дүр чинь чамаас гарч ирнэ. Одоо чи өөрөө альва нэг зургийн тэр Буратино байна уу, Мальвина байна уу, Пьеро байна уу хин нэгний зурагта чи тэрэндээ хайртай байх хэрэгтэй гэж үздэг байсан байхгүй юу? Тэгээд ингээд үргэлжийн мөнхийн хайраар дүүрэн тэгээ өөрөө ч гэсэн нэг юм царайг нь харангуут нэг өвлийн өвгөн л байгаа адил тийм юм сайхан сэтгэлтэй царайт. Тэгээд олон арт түмэнд болохоор нэг сайхан сэтгэлтэй Леонид Владимирский гэдгээр их алтартай Буратиногийн зураач гэдгээр алтартай тийм зураач байсан байгаа юм. Тэгээд Владимирскийгийн өөрийнх нь ярилцлага байт. Тэрэн дээр юу гэсэн бэ гэдгсэн чинь ингэж аахгүй. Ер нь бол Буратино ч Пиноккиогоороо Италид анх зохиогдсон зохиол. Тэнгүүд тэр Италид зохиогдсон зохиол дээр Оросууд маань нөгөө орчуулахаар ажилласан нөгөө эх орондоо орчуулах гээд тэгсэн чинь ерөөсөө юу байдг байхгүй нөгөө яг Италийн тэр хэллэгүүдийг тэр Италид болж байгаа үйл явдлуудыг Оросууд ойлгохооргүйсэн байхгүй. Тэнгүүд зохиолч нар нь эхлээд яг Оросдоо зориулж редакторлж үтсэн байгаа. Тэгэнгүүтээ Алексей Толстой зохиолч маань болохоор за энийг ер нь бүтнээр нь дахиж бичихгүй бол болохгүй юм байна. Одоо нэр хүртэл нэг Карла аав гэдэг шүү дээ. Тэрийг хүртэл ингээд яг Карла аав гэдэг Оросуудад ойлгомжтой болгохгүй байна гэдэг гэх мэтчлээ ингээд шив шинээр гинэ одоо хуучнаас авч байгаа харгас байгаа гэсэн үлгэр шүү дээ. Тэрийг бас өөрчилсөн юм байна л та. Тийм. Яг нөгөө нэг тэр шиг 20 дугаар зуун социализмын үеийн ярьж байгаа байхгүй юу? Тэнгүүд яг социализмын үед одоо тий энэ Буратиногийн адал явдал, Пиноккигийн адал явдлыг хэрхэн Буратиногийн адал явдал болох вэ гэд. Тэгээд ямар ч гэсэн тэр зохиол нь бол гарцсан байсан. Алексей Толстой тэр зохиолыг бол гаргасан. Тэгсэн чинь яг урд нь тэгээд энэ чинь 3 онд анх Орос руу яг тэгж Алексей Толстойн хувилбараар гарч ирж байсан байхаа. Тэгэнгүүт хойш хожим нь болохоор Леонид Владимирский гэдэг тэр зураач нь ингэж хэлж байгаа юм л да. Буратино намайг өөрийн зурмаар байгааг мэдээд над дээр хурж ирсэн. Тэгээд над дээр хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэсэн чинь чи миний курцгийг борош улаан болгоод өгөх үү? Тэгэхээр нь би хэллээ. Гүй энэ зохиол төр чинь чи бор гүрчгтэй биш тэгээд. Тэгсэн чинь Буратино хэлж байна. Гүй би тод юм өмсмөр байна. За яг хөө тгээгээд би гүрчгийг нь улаан өнгөөр зурчихлаа. Тэгээд тэгсэн чинь Буратино бүр давраад болдоггүй. Тэгсэн малгайг минь тэгвэл мөн улаан болгоод өг. Тэг хэрэндээ хэллээ. Энэ бол ёстой болохгүй. Зохиолд 3-3 удаа чи цагаан малгайтай гэж бичигдсэн байдаг. Буратино ууралсаар тэгвэл би чамтай найзлахгүй. Тэгэхээр нь яах вэ гэдэг нэг зураач өөрийнхөө дурсан шитрүү бичиж байгаа байхгүй. Гэхдээ тэгэхээр нь яах вэ би чинь залтай юм болохоор Буратиногч гомдоохгүй, зохиолчч гомдоохгүй тулд улаан цагаан судалтай малгай зурчихсан юм аа. Ямар хөөрх юм бэ? Тэр энэ ингээд юм хашин шог ярьж хүүхдүүдээс хашин шог ярьж байгаа юм шиг хэрнээ энэ Леонид Владимирский бол өөрөө яг жинкнээсээ энийг нэг сэтгэл зүрхээр дотроо ингээд Буратинотойгоо ярилцсан байх боломжтой байхгүй. Энэ харилцан яриаг сонсоход яг л жинхэнэ те яг тэр дотоод хүн тийм хөөрхөн байсан гарцаагүй тэгж таарна гэд хийсэн бүтээлийн харалтай ийм хөөрхөн тийм бүр яг ингээд үнэхээр яг юу яаж байгаа юм л та ингээд Буратиног бол яг бид тэр алтан түлхүүрийг энэ ном бол биднэрт нөгөө баг юу болгонд байсан баха тий айл болгонд байсан баха энийг бол хэдүүлээ нэлээ сайн бас мэдэх байх гэж бодож байна. Тий Леонид Владимирскийийн хувьд бол анх бас
нэлийн багтаа зураг зурж эхэлсэн тийм зураач байхгүй. Тэнгүүд гэр бүлийнх нь бол маш энгийн хүмүүс байсан. Тэгээд айлын ганц хүүхэд тий ээж нь имж, аав нь болохоор нөгөө конторын ажилтан гэх юм уу. Тэгэл нөгөө нэг Леонид болохоор багасаа ингээл нөгөө абоо юм энэ дээрс хамаг хан ман дээр ингээл зураг зурчдаг. Тэгээд ингээд за эхлээд яг хүүхд юм чинь зуржлаа гэд зуруулаад л тэгсэн чинь сүүл рүүгээ бүр тэгж явмаар санагтал нөгөө нэг зурмаар санагтаад байнгут аав нь үгүй энэ хан дээр абоо энэ дээр зураг зуруулж яхаар шиг юу ячих юм хийл өгчих гэд нөгөө хийлийг нь сурчиж. Тэгээд л ерөөсөө бүр зураад л болохгүй. Тэгэнгүүт сүүлдээ жоохон том болгонгод аав нь хэлсэн байна л да. За минийх. Энэ зураг утга зохиол гэдэг чинь сериосны хүний хийх юм биш ээ. Миний хүү яг мэрэгчлээ бол. Манай энэ урлаг утга зохиолынх дандаа л ээж хав нар ингэж идэв. Йоо тэгээд нэг мэрэгчлээ бол. Тэгээд яасан бэ гэсэн чинь Леонид маань болохоор Москвагийн барилгын инженерийн их сургуульд орсон байгаа. Тэгээд гүүр хийдэг хүн болсон байгаа. 3 жилийн турш сураад тэгтээ дайн гараад тэгээд цэрэгт одоо өөрөө сайн дураараа яваад тэгээд дайны үед бол тэр цэргийн инженерийн сургуульд сурсан айгүй олон зүйлээ бол хэрэгжилж цэргийн инженерийн ажлыг бол хийжсэн гэдэгтэй байгаа. Тэгээд босож хурж ирэхтэй болохоор энэ ч өөрөө нөгөө дайн үтцсэн хүн байгаа шүү дээ. Энэ 1920 онд төрсэн хүн. Тэгээд 45 онд дайн дуусж байгаа тий. Тэгэхээр 25 наснда ер нь бол ойлгочихж байгаа байхгүй тий. За би бол буцаж ингээд барилгын инженерээр үл явахаар хүн бол цэрэг дайны инженер болоод ах хүн биш юм байна гэд. Тэгээд хүн ингээд сонь бид нар ингээд дандаа ингээд хүлээдэг шүү дээ. Хорвоо ертөнц надад энэ боломж олдохгүй байна, боломж ингэхгүй байна гэж суугаад идэв шүү дээ. Гэтэл яг үндэ нөх хүн сэтгэл зүрхэн дотроо өөрөө шийдвэрээ гаргачаар бүх тохиол нь ингээд бүрддэг юм шиг байгаа байхгүй. Леонид Владимирский зүгээр л найзтайгаа зүг ингээл явж байгаа л тухайн үеийн нэг киноны их сургууль гэж байсан. Кино урлагийн дээд гэх юм уу. Тэгэл тийшээгээ орсон. Тэгсэн чинь бүр яг хүүхдийн киноны зургийн зураачийн ганцхан анги нь нээлттэй эсэлт авчихсан байхгүй. Эсэлт нь дуусаагүй байсан. Бусад ангиуд дууссан. Тэгэл энд л би байх хэрэгтэй юм байна гэд мэдээд тэгж одоо өөрийгөө олж орж исэн юм байлээ. Тэгээд энэний ачаар бид нар одоо ашгүй энэ гоё Буратино гэдэг нэг тийм их гоё тийм сэтгэлээсээ тийм харахаар л нэг тийм дотн мэдрэмж төрөөд байгаа байхгүй тий. Гэхдээ ард нь яг ямар хүн энийг хийж бүтээсэн гэдэг талаар бол үнэхээр мэдэхгүй байсан байна. Тэгээд зандаа ах шиг царайтай нөгөө Буратино ч өөрөө зандан хүү гэсэн нэртэй утга штэ. Тэр утгаараас айгу хөвгөлтэй мэдрэж төрөөсөн. Тэгээд нэрэж одоо Леонид Владимирский эдэр бид нэг нарийн сайн мэдэхгүй шүү дээ тий. Гэтэл яг ингээд амьдралынхаа түүхийг уншижсэн чинь эхний эхнэр нь нас орсон байгаа юм. Тэгээд тэгэнгүүтээ тэрний дараахан болохоор хоёр дахь эхнэртэйгээ учирсан. Хоёр дахь эхнэр нь бас бэлэвсэн эмэгтэй байж таарад. Тэгээд нөгөө нэг юм гоник готралтай хайртай хүмүүсийнхаа үхэл хацалтай тулгарсан хоёр хүн чинь бие бинийгээ олоод үнэхээр бие бинийгээ чин сэтгэлээсээ ойлгоод 30 жилийн туршид аягүй сайхан амьдэрсэн юм байлээ. Тэгээд өөрөө бас ярихтаа болохоор бит хоёрыг уулзахад бол тэр маань нөхрөө алдсан, би эхнэрээ алдсан байсан. Тэгээд бит хоёр нэг классмын сувил руу яваад бүжгэн дээр ирсэн. Харсан чинь айгүй өндөр өсгийтэй нэг жижигхэн охин байна. Тэгээл үнэхээр хөвгчлөлтэй хөдөлгөөнтэй юм аа. Би ч болохоор яг хавд таангон битийн удаан хөгжмөд дуртай. Тэгээд танилцлаа. Сувилийн 7 хоног их сайхан өнгөрлөө. Тэгсэн чи тэр маань 7 хоногчод алга болчдгийн үнсгэлжин ядаж түүфлээ үлдээсэн байхад манай хүн түүфлээ огт үлдээгээгүй. Өндөр өсгийтэй түүфлээ үлдээгээгүй. Тэгээд л би их гониглаад л байжсэн. Тэгээд хаана гэж хайхав тэгээд. Тэгээд гэртээ хайрлаа. Тэгээд гэртээ хараад метро руу ортол гэртээ харах гээд метро руу ортол яг тэр Светлана хэмээх одоо дурлсан бүсгүй маань өөдөөс маань хараад байж гин. Санамсаргүй таарлцсан байхгүй. Сувилт алийн болгон таарлахыг тэр гэхэд тэгээ хоттоо очсон байгаа шүү дээ. Тэнгүүтээ метрон дотор гинт таарлцчихсан байхгүй. Тэгэл бит хоёр би бинийгээ хараад маш их аз жаргалтай болсон. Тэгээ тэр түүнээс хойш нэг ч өдөр салаагүй гэдэг. Ямар
гоё төөхөө. Амар хөөрхөн байгаа үстэй. Тайлбарлаж ярьж марж байгаа нөр гоё юм те. Өндөр өсгөтэй жижиг өсгөө. Амар хөөрхөн те. Яруу юм аа. За ингээд үүний дараа хамгийн төгсгөлт нь нэг дуртаад өнгөрчээ. Одоо хэдүүлэнд нь би ч нурчсаар цагч багуултлаа. Эрик Булатов, Олег Васильев гэд бас зөвлөлтийн үеийн хоёр зураач байгаа. Гэтэ айгуу сонин. Эрик Булатов, Олег Васильев гэд энэ хоёр зураач болохоор одоо орчин үед болох нэг орчин үеийн концептуалист урлагаараа алдартай зураач нар байхгүй. Ер нь энэ хоёрын бүтээлүүдийг бол илүү нөгөө нэг сонин тийм бүтээлүүдээр мэдтiin. Одоо жишээ нь энд юу байгаа. Слава КПСС гэдэг тэр нэг коммунист нам мандтугай гэдэг Эрик Булатовын бүтээлийг хэдүүлээ харъя. Энэ нөгөө цэнхэр тэнгэр дээр улаанаар Слава КПСС буюу коммунист нам мандтугай гэдэг үг бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо ингээд намын уриал лооцсон юм шиг харагдаж байгаа шүү тий зөвлөлтийн. Гэтэл тэнгэр гэдэг чинь эргчлөө. Нам нь өөрөө энэ эргчлөө улаанаар хаацсан байгаа байхгүй. Тэнгүүд намын үзэл бодлын цаана жинхэнэ эргчлөө байгаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Эвэр гоёстой. Өөс энэ харахаас айгүй хэцүү байна те энэ улаан бол. Тэнгүүд намынхандаа болохоор та нарыг мандуулж гин. Хүмүүс болохоор шууд ойлгохоор байхгүй. Тэгээ иймэрхүү урлаг хийдгийн чинь Эрик Булатов нь. Гэтэл ер нь тухайн үед чинь мэдээж улс төрийн чөлөөтэй үзэл бодолтой байж болохгүй учраас маш олон тийм одоо чөлөөт урлагийн уран бүтээлчд номын зураг тэгээд тэр тусмаа хүүхдийн номын зураг л орж байгаа. Хүүхдийн номын зураг болохоор тэр болгон бас тэгж шалгагдаад байхгүй. Тэгээд чинь 100 200 гараа ингээд гарч байгаа учраас айгүй нөгөө нэг амархан шалгалтыг давчдаг гэсэн байхгүй коммунист номын шалгалтыг. Тэгэхээр тэр үед бол ингэж нөгөө коммунист номын үзэл бодлыг тодорхой хэмжээнд эсэргүүцэж байгаа гэдгийг мэддэхгүй тулд хүүхдийн номын зураг руу орсон хоёр зураач байгаа Эрик Булатов, Олег Васильев гэд. Тэгээ бид нар болохоор энэ нөгөө нэг үнсгэлжингийн зургийг зурдгаар нь сайн мэдэх бах. Тэгвэл энд болохоор тийм мэдээж ардын урлагаас авсан тийм хээ байгаа маш гоё тийм юм хайчилбар юм шиг хийсэн. Ингээд хайчлаа дээр наацсан юм шиг тий. Тэгээд их нэг юм тод өнгөтэй энэ хоёрын урлагт гаргаж ирсэн гоё зүйл болохоор хүүхдийн нөгөө нэг өнгийг харж байгаа тэр мэдрэмж өөр. Тэгэхээр яг хүүхдэд ийм тод өнгийн ч юм уу те яг ийм сэтгэл төрүүлэх ийм контрасттай одоо эсрэгцэлтэй ийм өнгөнүүдийг илүү харуулах хэрэгтэй гэдэг ч юм уу тэрийг нь илүү ойлгож ингэж харуулж исэн зураачд байна. Тэгэд Эрик Булатов, Олег Васильев хоёр болохоор юу гэж хэлжсэн бэ гэхээр улирлаа хоёр хувац. 100 хавар зунд нь үлгэрийнхаа номыг зурдаг. Намар өвөлд нь өөрсдийнхөө бүтээлийг хийдэг. Ингээд нөгөө хоёр хуваагаад тэгээд яг үлгэрийн ном зурхаараа Эрик Булатов айлын зураад Олег Васильев айлын зурдын гэхээр үгүй 3 дахь хүн зурдаг байхгүй юу. Тэгтлээ ингээ гар нийлцэн. Тэгээд тэр хоёр одоо өөрсдөө хүртэл би энийг зурсан гэж ялахгүй болтлоо гар нийлцэн. Тийм нэг сонирхолтой бас хамтрал байгаа. Тэгээд энэ ном бас биднэрт олон байсан баг. За тэгээд бид нар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энэ хүү мэдээллээр дуусгаад яг нэмэлтээр хэлэхэд бид нар Монгол ардын үлгээр одоо үржинэвэн откритикний зургууд гэх мэтчлэн маш гоё одоо Монгол урлагийн тухай дугааруудыг бас эх ондоо бэлтгэсэн байгаа тий. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн явах боломжийг таны аялыг бий дурлая. Стар Mongolia маань болон за урлагийн түүхийн арт медиацийн зохион байгуулж байгаа Co Art Space маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Монгол Мандар радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүргэлээ. За хамтдаа байсан үзэг сонсогчтой болон маш сайхан мэдээлэл хүргэсэн Амина танд их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу мянган нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагийн банкны данс байгаа. 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.